Өнөөдөр мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. 26 настай нэгэн эмэгтэй хасах 30 градусын хүүтэнд гадаа хүүхдэд төрүүлж, төрөх эмнэлгийн ажилчдын ёс зүй ямар хэмжээнд байгааг харууллаа. Эмэгтэйд хүүхдэд таксид төрсний дараа эмнэлгийн тусламж үзүүлсэн, эмнэлгийн дарагч ажиллаа өглөө. Гэвч хүнд сурталаараа бүх салбараас онцгой эмнэлгийн үйлчилгээний салбар энэ бүхнээс харин сургамж аваа болов. Хүйтний ирж анх чангарсан энэ сарын 3-ны шөнө Монгол улсын иргэн эмэгтэй Монгол улсын хамгийн том төрөх боломжтой газрыг бараацсан нь иргэний хувьд хамгийн зөв гарц гаргалгаа байлаа. Гэвч ёс журам ярихдаач эвгүй хаашаа нуугаагүй. Хүний ёс эмнэлгийн ажилтны тангаргач ухамсарлах чадваргүй угтах үйлчлэгээнийхэнд хөөгдөд гарсан ч хүргэсэн дагсын харин их хүүхдийн өлгий болсон юм. Хүмүүнлэг өдөр шөнөгүй инхийн манаа зогсдог гэд булаа бүхнээ цайруулдаг зарим эмнэлгийн ажилтнуудаас хүн чанар үнэрцэнгүй. Төрөх хүүхэг хоёр нэг шугамн дээр байдгийг гадарлах биш мэддэг эмнэлгийнхэн хүүхнийг төрсний дараа олонний шаардлагаар эмнэлэг бараад болсон байдаг. Хэрв хүүгээ хүүтэйгээ тэврээд ороод ирээгүй бол төрсний дараа хариалалгүйгээд эмнэлэг авах ч үгүй байх магадлал энэ бүхнээс харагдаад байгаа. Дараа өдөр нь салбарын сайд нь арга хэмжээ авахаа мэдэгдэж шахаанд орсон их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн дарга ажиллаа өглөө. Тэгээд энэ салбарын ажил сайжрах уу? Угтах үйлчлэгээний хүнд суртал, арын хаалга арилах уу? Хаанаасаа хаалгаж гихчээр ёс зүй энгийн хүнлэг харилцаагч ойлгодгүй инхийн манаа зогсогчд өөрсөгдөх үү? Салбарын сайдын санаа ингээд амрах уу? Энэ бүхэн хариулт нэхэж салбар өдөр шөнөгүй ухамсарын шанаа хүртэхгүй тулд ажиллах хэрэгтэй байна. Азар харин энэ удаа хүний амь гарцдсангүй.